Сайн байцгаана уу? Улсын нэгдүгээр төвөмөлгөөс мэдээлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төвөмөлгийн үндсэн үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс эмнэлэг зүүн өндөр эрсдэлтэй өвчлөл болон хөнгөн хэлбэрийн өвчлөлийн талаар мэдээлэл зөвлөмж өгөхөд бэлэн болоод байна. Улсын нэгдүгээр төвөмөлгийн чих хамар хоолой судлалын мэдээллийн засгийн эрхлэгч Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн хангаах ухааны доктор Гэнсүрэн засгийн үйл ажиллагаа болон чих хамар хоолой өвчлөлийн талаар мэдээлэл өгөхөд бэлэн болсон байна. За нэгдүгээр асуулт өндөржүүлсэн бэлэн байдлын үед танаа тасаг дээр үндсэн үйл ажиллагаагаа алдагдуулахгүй тулд одоо ямар зохицуулалтууд хийж ажиллаж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. За чих хамар хоолойн салбар бол яг энэ ковидын дэгдэлтийн үед бол бид нэлээд одоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ялангуяа ковидын с жигтэй хавталтай хүмүүсийн шинжилгээг үл яг чих хамар хоолойн мэрэгжлийн эмч манай 2 дугаар ангийн одоо резидентүүд ажиллаж байгаа учраас бол нэлээдгүй ачаалттай байгаа. Тасгийн хувьд бол бид одоо өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор төлөвлөгөөт мэс заслаа бол бууруулсан. Яралтай мэс заслууд бол хийгдэж байгаа. За хөл хоройн үед зайлшгүй одоо тасагт хандах эмнэлэг зүүн тийм өндөр эрсдэлтэй өвчин болон өвчний шинж тэмдгийн талаар та бас зөвлөмж өгвөл. За шинж тэмдгүүдийн эхлээд би бол иргэдтэй хэлье гэж бодлоо. За өндөр халуурах, за чих болон хамар орчмоор чинэрч өвдөх, за хамар чихнээс ногоон эдээтэй ялгадас гарах, за хоолой залгуурын хувьд бол одоо өвдөлттэйгээр холбоотойгоор амаан бүрэн ангааж чадахгүй, за залгуурын өвдөлт маань бол хүзүү рүүгээ дамжсан, хүзүү хавцсан, тийм ээ, за булчирхай цочсон тохиолдолд нэгдүгээрт одоо эмнэлэгт хандна. За хоёрдугаарт бол зарим манай чих хамар хоолойн өвчлүүд бол эдгээр шинж тэмдэг гарахгүй ч гэсэн, тийм ээ, тархины хүндрэл өгсөн тохиолдолд гэнт өвчтөн маань татах, тийм ээ, толгой эргэх, тэнцвэр алдагдах, огүүлж буй бөөлжих буюу одоо тархины одоо янз бүрийн хүндрэл гарсан тохиолдолд бол өвчтөн маань эмнэлэгт хандах нэ. За мөн эрсдэл хүндрэл багтай тий өндөржүүлсэн бэлэн байдал дууссаны дараа бас ингээд хамрах боломжтой тийм өвчнүүдийн шинж тэмдэг ямар өвчлөлүүд байвал бас тэр тал дээр бас та зөвлөмж. За тэгэхээр яг хуу манай чих хамар хоолойн хувьд бол ард иргэд маань өөрсдөө одоо архаг гаймериттэй гэж мэддэг өвчтнүүд байна тий. Үе хамраас ногоон ус гараад хамар битүүрээд ингээд яваад идэг өвчтнүүд бол тухайн тохиолдолд антибиотикод 7-10 хоног уугаад хамрын имээ цацах буюу тусах хэлбэрээр хэрэглэж болно. За мөн одоо хамраа тусгай зориулалтын хамар угаадаг 0.65%-ийг хамар угаах уусамлуудаараа угааж болж байна. За чихний архаг өрөвсөлтэй хүмүүсийн хувьд бол яах вэ гэхээр мөн одоо 5-7 хоног тохирох антибиотик хэрэглэнэ. За антибиотикийн хувьд бол бид нар хамгийн одоо гарааны ихний одоо бүлгийн амоксилин, флемоклаваас эхлээд антибиотикуудыг хэрэглэнэ. За мөн одоо чихний тусаалгуудаа чихэндээ тусаана, чихээ гэрээрээ хуурай цэвэрлэнэ. За ийм тохиолдолд заавал эмнэлэг рүү гүйгээд авах шаардлагагүй. Төрөүний эхний ярьсан шинж тэмдгүүд гарч байгаа ийм нөхцөлд л одоо эмчтэй хандах шаардлагатай. За энэ дээр нэг онцолж хэлэхэд бол ялангуяа суур эмгэгтэй хүмүүс тийм ээ гинт огцом сонсголгүй болдог нэг чихэн жишээлбэл. Тэгэх юм бол бид нар бол яралтай стероид эмчилгээнд орох шаардлагатай учраас огцом сонсголоо алдсан үйлчлүүлэгч маань эмнэлэгтээ яралтай хандах хэрэгтэй байгаа. За үйлчлүүлэгчтэй хандна одоо өөр зөвлөмж мэдээлэл. За тэгэхээр энэ ковидын янз бүрийн судалгаануудыг бид нар харж байхад бол за Солонгост хийгдсэн судалгаагаар бол нийт одоо амьсгалын дээд зам одоо тий томоогийн шинж тэмдэг илэрхгүйгээр үнэрлэх мэдрэхүүн алдагдсан хүмүүс нийт одоо энэ өвчнөөр өвчлсөн хүмүүсийн 30% тохиолдсон байна. За Германд хийсэн судалгаагаар бол мөн одоо томоогийн шинж тэмдэггүй нэ үнэрлэх болон амтлах мэдрэхүүн алдагдсан. Ийм тохиолдолд бол бид нэр ковид гэж бол сэжиглэх бас их өндөр ийм одоо шинж тэмдэг болох учраас ард иргэд минь иймэрхүү шинж тэмдэг гарсан тохиолдолд тийм ээ яаралтайгаар эмнэлгийн байгууллага 119-т хандах хэрэгтэй гэдгийг бол онцгойлж анхааруулж байна.
За баярлалаа. За. Хамраллаа судлалын засгийн эрхлэгч Юмсран эмч зөвлөгөө